Өнөөдөр бүгдээрээ хүүхдийн үйлчлэл ба хүмүүжлэгдэх сэдвээр үзсгэе. Тэгээд хамгийн түрүүнд яг хүүхдийн үйлчлэл гэж юу вэ? Энэ үйлчлэл ба хүүхдийн энэ бол яг өнөөдрийн подкаст, өнөөдрийн залбирлын хэсэг үл яг хүүхдтэй хүмүүс, хүүхд нь том болсон хүмүүс, ирээдүйд хүүхдтэй болох гэж төлөвлөж байгаа хүмүүс зориулж байгаа маа. Тэгээд хүүхдийн үйлчлэл ба хүмүүжлэгж байгаа. Тэгээд бид нар дараагийн ишлэлээс бүгдээр үздэг. Дэд хууль номын 6-гийн 6-аас 7-аа. Өнөөдөр чанд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж хөвгүүдээ үгээр хурцлаа. Гэртээ сууж байхтаач, замд явж байхтаач, хэвтэж байхтаач, үндийн босготооч түүний тухай ярьж байгаа. Тэгээ бурхны үгсийн хүү тушаалууд энэ үгсийг хамгийн түрүүнд хүүхдүүдэд заахаас өмнө эхлээд чи зүрхэндээ байлгаж гэж байгаа. Бурхны үг бидний зүрхэнд байна. Юу гэсэн үг вэ гэвэл энэ байнгын нүгийг хатгалж явах. Байнгын хатгалж үнийг сонсож дагаж явах биш явах байхгүй. Тэгээд яг дараа нь хөвгүүдээ өгөр хурцлан. Тэгэхээр энэ үгсийг зааж хүүхдэд зааж, эрэгтэй хүүхдүүдэд зааж энэ үгийн утга учирыг нь зааж. Жишээлбэл үгээр яар үгийг заа гэдэг хүмүүс яг заа бүр яг практиклаа яах юм бэ гэвэл ах トゥ угаа уучлал гэдэг үг гэнэ. Есүс бидэнд ах トゥ угаа уучлал гэж үг өгсөн. Энэ хөөгийг өгсөн. Тэгэхээр яг ах トゥ угаа уучлал гэдэг нь энийг тэр Библийн ишлэлийг дурдаад ах トゥ угаа уучлал гэсэн байна. Тэгэхээр ах トゥ угаа уучлалж байна вэ? Гэт хүүхдүүдэд байнга хурцлаж заана, ярьж өгнө. Өөрөө тэргээр амьдрна, өөрөө үгээр амьдрна. Тэг гэртээ сууж байхдаа, гэртээ бурхны үгийг ярьж байхдаа, замд явж байхдаа, машинд юм уу, хол аялж байхдаа бурхны үгийг уншина. Хол аялж байхдаа завгүй дараа зоч бодолд очиж юм очиж байгаад биш, явж байхдаа замдаа явах. Тэгээд хэвтэж байхдаа ч нэг сайхан амарч, нэг уцаа оролцчих биш. Хэвтэж байхдаа ч хүүхдүүдэд үгийг хурцлж зааж өгнө. Үндийн босготооч түүний тухай ярьж байна. Тэгээ босготооч ярих. Тэгээ босготоо үгийг ярих нь болохоор босгож удаан хугацаанд болохгүй шүү дээ. Үргэлж баяртай бай. Тартхөө залбир. Үргэлж баяртай бай. Тууш та бүгэ зоригтой бай гэж босгоно шүү дээ. Тууш та бүгэ зоригтой бай. Эзэн бурхан чамайг хамгаалнаа. Нүгийг байнга ярих хэлж байгаа. Энэ болохоор их юм хязгаар авах хүмүүс тодорхой өдөр юм уу? Бүтэн сайнны цуглааны, бүтэн сайнны хүүхдийн цуглааны багш гэдэг юм хамаг итгэлээ өндөрлөд байх. Даатахгүй. Би ч бас өөр хүүхдийн цуглааны багш байсан. Тэгээ гол хүмүүжил гэртээ байдаг. Эцэг эхийн нөлөөл хамгийн өвчтэй. Хүүхдүүдэд гаргаж байгаа нөлөө хамгийн өвчтэй. Тэгэхээр өнөөдрийн бурхны өгж байгаа энэ үгсийг, энэ үгийг та эхлээд зүрхэндээ байлгаа. Байлгахын тулд та уншин. Хаанаас унших вэ? Эхлээд Эхлэл номноос эхэлнэ. Тэгэхээр шинэ гэрэн зэгч болно. Матай ном, Марк, Лук, Йохан ханаас чамаагүй эхлээд уншина. Уншихтай байн уншина. Хүн байгаа зүйлсийг ярьдаг. Байгаа зүйлсээ сонссон зүйлсийг ярьж хуваалцаж өгдөг. Тийм болохоор бүгдээрээ байн хуваалццгаая. Байн өөрсдөө уншицгаая. Та бүгд уриалж байна. Энэ үгсийг, энэ үгийг ярьж байхдаа ярьцгадаг өнгөт хүмүүс яг энэ хэсэг дээр дүүд гэдэг алга болоод сонсохгүй за би ч тэгээд шууд яадаг бол дүүд алга болдог юм болохоор за би уншдаггүй заадаг юм чи би чадахгүй л өөрөө ингээд хин нэг өөрөө буруу шаагаал би өстэй юм гэхш одоо тэр цаг өнгөрсөн одоо зогссон одоо тэр цагаасаа шилжээд хүүхдүүдэд заацгаая өөртөө заацгаая өөрөө үгээр амьдарцгаая өөрөө үгийг уншия тунхлаа тэгээд байнга ярьж байцгаая. Та бүгдээрээ залбирая. Эзэн бурхан минь ээ. Амаг дагаа залбирая. Таны үгийг би зүрхэндээ байлгахыг сонгож байна. Яг одоо өнөөдөр буюу маргааш орой биш яг одоо би бурхны үгийг уншихыг сонгож байна. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Эдгээр үгсийг би хүүхдүүдэд зааж үгээр хурцлж тэдэнд зааж сургахад тусалж өгөрөө. Тэг гэртээ сууж байхдаач, замд явж байхдаач, хэвтэж байхдаач, өндийн босгодож ямар ч үйл бурхныг ярьдаг бай. Ярьж байгчаа. Ярьж бай. Энэ л үнээр чухал.
хүүхдийн үйлчлэл ба хүмүүжлийн нэгдүгээр хамгийн ихний хичээлийг бүгдээрээ эхний хэсгийг үзлээ. Дараач хэсгээ бүгдээрээ олцгаая.